ажил хийж чадахгүй байгаа хүмүүсийг солих нь бол зөв. Энэ ард түмэнд хэрэгтэй. Ажил хийж чадахгүй хүмүүсийг одоо урт удаан хугацаанд хадгалж бөөцөлөх тусмаа бид нар цаг алдна. Тийм учраас бол яг үннийг хэлэхэд би одоо нэгдүгээр өдрийн бүлгийн хурал дээр сууж амжаагүй. Яг юу яригдсныг бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ хариуцлага тооцдог ус болчих юм бол бүгдээрээ л хариуцлагатай бол. Бид нар ер нь ингээд толгойг нийлээд л бөөцөлөөд л магтаад л байх тусмал Монгол уруудаад байна шүү дээ. Одоо яасан энэ скватрын талбайг нэнэ гэд ерөнхий сайд хэлээд хэдэн сар болж байна. Хэлсэн үү тэр хүн? Одоо ингээд бүгдээрээ ийм улс гэж байдаг юм уу? Ерөнхий сайд нь улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн скватрын талбайг цэвэрлэх гэхэд цэвэрлэхгүй. Өнөөдөр хүртэл тэр майхан байж шүү дээ. Тэгэхэд ийм улс байж болохгүй шүү дээ. Ийм болоод байгаа шалтгаан. Одоо жишээл махны үнийг буулганаа. Нямбатар хөөж уулаад гэсэн. Буусна уу? Тэр хямдхан мах хаана байна одоо? Ингээ худлаа ярьдаг. Ярьсан ажил хэрэг болдгоо байгаад байгаа шалтгаан юу вэ гэхээр бид нар хитрхи нэгнийгээ өмөөрч хамгаалаад илээд байна. Жохон хурц байж ич хүмүүс нь хариуцлагатай болно. Үг хэлэхдээ хариуцлагатай болно. Заавал би энэ талбайг цэвэрлэх эрх надад байгаа юу? Байгаа бол цэвэрлэнэ. Байхгүй бол цэвэрлэхгүй. Одоо жишээ нь бизнесийнхэнд эрх чөлөө өгнө л гэдэг. Үнэхээр өгч чадах уу? Одоо би эргэлзэж эхэлж байгаа. Хууль батлана л гэдэг. Батлагдсан хуулийг хэрэгжүүлэх үү? Өөрөөр хэлбэл хэлсэн ярьсандаа байцгаая. Тэ? Тэгэхгүй бол одоо жишээлбэл ойдлогоо одоо би хилцээр хийгээд амжилтанд хүрлээ гэдээ орилж ашиглацгаагаал. Гэтэл яг нөгөө Рио Тинтогийн зээлсэн мөнгөний хүү буурсан. Жишээлбэл тэр зээлийн хүүг бууруулахгүйгээр бид нар жишээ нь онтроотой гэрээ хийж болохгүй. Гэтэл нөгөө зээлийн хүүгээ ярихгүй наан байгаа менежментийн төлбөр яриад ингээ бид нар нэгнийг хуураад. Одоо жишээ ашигт малтмлын хуулийг өөрчлөлөө гэдэг айгүй гоё ярьж байна. Өөрчлөнө гэдэг. Гэтэл энэ үйлдвэрүүдээс амнаа тавдаг боловсрохгүй юм. Тэ? Одоо хятад хүн нүүрс аваад хятад руу аваад гарахад 5-10% татвар оногдож штэ. Монгол хүн худалдаж аваад боловсруулаад гаргахад 25% татвар оногдож. Чинь энийг арилгасан уу гэдээ асуухаар арилгаагүй. Тэгээд бид бол одоо ашигт малтмлын хуулинд өөрчлөлт. Тэгээ Монгол хүн хизээ үйлдвэрээ барих. Гэт ингээд байгаамаа. Тийм учраас бол та бүхэн одоо ерөнхий сайдаа бол хамгаалах л бай. Тэгтээ сөрөг хүчин бол шүүмжилж энэ улсуудыг сэгсэрч явахгүй бол өнөөдөр сэтгүүлч хүний зураг одоо постн дээрээ хүний зураг тавьсны төлөө торгуулж байгаа шиг зүйл Монгол даяар ийм одоо дарангуйлал нөгөө бидний хүсээд байдаг ардчил чинь сая нэг жоохон онгойж шít. Одоо эн чинь ингээд буцаал хомигд. Тийм учраас бол бид байнгын хариуцлага ярьдаг байх нь бол одоо ардчилсан намын үүрэг юм аа. Энийг одоо түмнэрээ ойлгоорой гэж хэлээ. Сүүн байгууллагадад одоо 100 хоног одоо хүрээгүй байгаа шүү дээ. Ер нь хангалттай үр дүн гаргаж ажиллах хангалттай байна. Гүйгүй бид бол учрлын үр дүнг харахгүй шүү дээ. Монгол ардын намын үр дүнг л харна. Та нар ингээд нөгөө шин байгуулагдсан гэдэг энэ ард түмнийг ингэ заллин хийж болохгүй шүү дээ. Тийм ээ? Одоо энэ чи 10 хэдэн жил болж байна? 2016 онд 10 жил болчихлоо шүү дээ. Гэхдээ 10 жилийн хариуцлагыг л бид нар яриад байгаа байхгүй юу? Түүнээс учрал гинт төрөөг шүү дээ. Энэ нам л юм байна шүү дээ. Энэ нам чинь бид одоо баялагийг ард түмэнд өгнө гэж хэлээд 10 жил боллоо. Өгсөн үү? Тэ? Тэр тухайдаа алхаж гин үү? За бид одоо мега төсөл хэрэгжүүлнэ гэж хэлээд одоо 2 жил боллоо. Хэрэгжүүлсэн үү? Алхаж гин үү? Түүнээс бид нар нэг тийм шин дарга нар төрөөд хуучнаа мартаад гэдэг энэ манаа нэг ой санамжаа их богино ой санамжийг л эрх баригчид ашиглаж байна л. Тэгээ нёгийгээ замын суулгаад өөр тоглогч орж ирж тоглоод тэгээ нөгөө тоглогч нь жоохон хэлсэн ярьснаа хийхгүй удангууд замын суулгаад дараагийнхан гарч ирээл тэ дараагийн гарч ирснийг нь та нар энэ хугацаанд болоогүй энэ их сайн хүн гэл энэ сайн муугийн яриа байхгүй энэ намын л хүн бол энэ намын л хүн. Эдгээр 10 жилийн өмнө юу ярьж исэн өнөөдөр тэрийгээ л хийсэн байх шээ. Тийм учраас бол бид нар яг энэ урт хугацаан дээр нь л асуудалд хандаж байгаа. Хувь хүнийг ерөөсөө яриа.